Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд. Шинэ Мерчантын сургалт цуврал 2-ороо та бүгдтэй уулзаж байна. Өнөөдрийн хувьд та бүгдэд Шинэ Мерчантын зайлшгүй мэдсэн байх ёстой зүйлсийн хүрээнд захиалгатай холбоотой мэдээллийг хүргэх болно. За тэгэхээр сургалт руу орцгоё. Амжилттай бэлтгэсэн захиалга мэдээллийг хэрхэн мэдэх вэ? Төлбөр төлөгдөж захиалга амжилттай баталгаажсан үед худалдаа авагч болон борлуулагч талуудын бүртгэлтэй утасны дугаар 155550 дугаараас мессеж очдог. Зөвхөн төлбөр төлөгдсөн үед дараах мэдээлэлүүд очдог. За харж байгаа бол мессежээр болон аппликейшн дээр нь мэдээлэл очно. Дараагийн алхам худалдаа авагчийн хөрвүүлэх хаягийн мэдээлэл болон утасны дугаарыг хаанаас хэрхэн харах вэ? За та зарын аппликейшнд нэвтэрч орон профайл гэсэн дээр дарж бизнес хоцрог шилжинэ. Дэлгүүрийн захиалгууд гэсэн зэсийг сонгон орж тухайн R дугаартай захиалгын дээр дэлгүүрэнгүү гэсэн хэсэг байгаа. Тэрэн дээр дарж ороод худалдаа авагчийн овог нэр, утасны дугаар, хөрвүүлэх хаягийн мэдээллийг харж болж байгаа. За үүний дагуу та худалдаа авагчтайгаа холбогдоод бараа бүтээгдэхүүнийг хүргэлтэндээ гаргана гэсэн үг. За дараа нь хүргэсэн захиалгыг хэрхэн баталгаажуулах вэ? За та бараа бүтээгдэхүүний худалдаа авагчтаа хүлээл гэж өглөө. Захиалга баталгаажсан үед худалдаа авагчид захиалгын R дугаараас гадна бараа хүлээлцэх 6 оронтой код гэж очдог. Энэ нь төлбөрийн аюулгүй үүднээс худалдаа авагчид илгээгдэж буй дахин давтагдшгүй 6 оронтой код байгаа. За тэгэхээр та бараа бүтээгдэхүүнийг хүлээл гэж өгөөд худалдаа авагч талаасаа тухайн 6 оронтой кодыг авч захиалга руугаа орон код оруулах гэсэн хэсэг дээр дарж кодоо оруулснаар таны захиалга амжилттай баталгаажна. Ингэснээр таны захиалгын борлуулалтын мөнгө таны зарыг идэвхжинд байрших хугацаа бодогдож эхэлнэ гэсэн үг. За энэ түрээд захиалгын үйл явцын ерөнхий 3 чухал процессын талаар та бүхэнд танилцууллаа. Энэ түрээд өнөөдрийн сургалт маа дуусж байна. За тэгэхээр дараагийн сургалтаараа уулзцгаая. Анхаарал тавьсан танд баярлалаа.